Асын зайн сургалт. Хятад хэлний Асын зайн сургалт. Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятад хэлний HSK шалгалтын нэг тисийн уншлагын хичээл эхлэхэд бэлэн боллоо. Бид өмнөх хичээлээр нэг тисийн шалгалтанд ирдэг зарим нэг үг хэллэгээс сэргээн сансан. Эдгээр нь 电脑、电视、水果、苹果、米饭、狗、衣服、钱、飞机、听、看、写、睡觉гэх мэт үгнүүд байсан. Харин өнөөдрийн хичээлээр дуугаар дамжуулан шинэ үгээс гадна дасгал ажиллах болно. Одоо бүгдээрээ дуугаа хамтдаа сонсцгоё. бүгдээрээ энэ дунд гарч байгаа зарим нэг үг хэллэгийг сурч авцгаая. Эхний үг бол зэ амтан тоолдог тооллого үг байна. Жишээ нь и зэ мao нэг муур, и зэ сяо мao нэг жижиг муур. Дараагийн үг бол лао ху бар, да лао ху том бар, и зэ да лао ху нэг том бар гэх мэтээр хэрэглэнэ. Дараагийн үг чин сүрэг гэсэн утгатай байна. Дараагийнх нь даян хээрийн галуу. Жишээ и чин даян сүрэг галуу. Дараагийн үг бол няо. Жишээ нь да няо том шувуу, и зэ да няо нэг том шувуу. Дараагийн үг шу тоолох гэсэн утгатай. Шуи шу тоолоорой. Чяо харах, үзэх гэсэн утгатай үг. Жишээ нь чяо и чяо үзээрэй. Чи цээжлэх, тогтоох гэсэн утгатай үг байна. Одоо цөмөрөө үзсэн шинэ үгээ дахин эхнээс нь дуудаж нүдэлцгээе. Зэ и зэ мao, и зэ сяо мao
老虎，大老虎，一只大老虎，群，大雁，一群大雁，鸟，大鸟，一只大鸟，数，数一数，瞧，瞧一瞧，记。Ингээд бид сонирхолтой шинэ үгээ мэдэж авлаа. Харин одоо эдгээр үгнүүд орсон дуугаа дахин нэг сонсцгоё. Та бүхэн сонсож явах явцдаа утгыг нь тааварлаарай.大小多少？小朋友们，我们现在来认识一下几个反义词：老虎大，小猫小；大雁多，小鸟少；大对小，多对少；大大小小，多多少少。日常生活中，我们会经常遇到这些意义相反的词语。小朋友们在做游戏的时候，可要好好记下这些有趣的反义词。现在我们来说一下刚才的反义词吧。大对小，多对少。Дууныхаа утгыг тааварлаж чадсан байх гэдэгт итгэлтэй байна. Тиймээс хамтдаа дуунд гарч байгаа амьтдтай холбоотой дараах асуултанд хариулцгаая. 有几个大的？有几个小的？ Асуултынхаа хариуг тулгая. 有几个大的 буюу хэдэн том бэ гэсэн асуулт нь 一个大的 нэг нь том гэж хариулах бол 有几个小的 хэдэн жижиг вэ гэсэн асуулт нь 一个小的 нэг нь жижиг гэж хариулах нь. Одоо дараагийн асуултанд хариулцгаая. 有几只猫和几只老虎？ 大雁多吗？ хариултаа тулгая. 有几只猫和几只老虎？ хэдэн баг, хэдэн муур байна вэ гэсэн асуулт нь 有一只老虎, 一只猫, нэг баг, нэг муур гэж хариулах нь. Тэгвэл大雁多吗? галуу олон уу гэсэн асуулт нь 大雁很多 буюу галуу олон гэж хариулах. Эсвэл дуунд гардаг шиг 一群大雁 сүрэг галуу гэж хариулж болох нэ. Харин одоо зурагтаа дасгал ажиллаж үзье. Бүгдээрээ өгүүлбэр тохирох зургийг нь олох нь байна. Зургаа яаж байрлуулснаа шалгацгаая. 我弟弟很高兴. Дүү маань баяртай байна гэсэн өгүүлбэрт 3 дугаар зураг тоглох ёстой. 他有2本书. Тэр 2 номтой гэсэн өгүүлбэрт 1-р зураг. 妈妈做饭. Ээж хоол хийдэг гэсэн өгүүлбэрт үлдсэн 2-р зураг байрлана.
Сая бид зурагтаа дасгал ажиллаж дуслаа. Харин одоо дараах богинохийг нэг сонсоод дагаад уншаарай. 我是北京大学的蒙古国留学生，我叫巴特尔，我今年19岁，我在北京大学学习汉语，我觉得汉语很有意思。丽丽是英国人，她是我的同学。丽丽觉得汉语很难，我们每天练习发音，练习写汉字。我们有很多中国朋友，他们经常帮助我们学习汉语。我和丽丽都喜欢吃中国菜。明天我要跟我的中国朋友去天安门。 хамтдаа дагаад уншицгаая. 我是北京大学的蒙古国留学生，我叫巴特尔，我今年19岁，我在北京大学学习汉语，我觉得汉语很有意思。丽丽是英国人，她是我的同学。丽丽觉得汉语很难，我们每天练习发音，练习写汉字。我们有很多中国朋友，他们经常帮助我们学习汉语。我和丽丽都喜欢吃中国菜。明天我要跟我的中国朋友去天安门。 Харин одоо дараах асуултанд хариулцгаая. 我是哪国留学生？我是蒙古国留学生。我今年几岁？我今年19岁。我在哪儿学习？我在北京大学学习。丽丽是谁？她是我的同学。我们每天练习什么？我们每天练习发音，练习写汉字。我和丽丽喜欢吃什么？我和丽丽都喜欢吃中国菜。Бид сая богинохын утгыг асуулт хариултын дагуу мэдэж авлаа. Үргэлжлүүлээд жи, дуушаа гэсэн хоёр үгийн ялгааг мэдэж авцгаая. Дараах бичлэгийг үзээд асуултанд хариулаарай. 这有几只狗？ 这有几只狗？ Энд хэдэн нохой байна вэ? 这有一只狗。 Энд нэг нохой байна. Тэгвэл дараагийн зургийг хараад асуултанд хариулаарай. 有多少只小狗？ 一共有11只小狗。 нийт 11 хөлөг байна. Та бүхэн асуулт хариултаа дахиад нэг анхаараарай. 这有几只狗？ 这有一只狗。 有多少只小狗？ 一共有11只小狗. Эхний асуултанд "ji" гэсэн үгийг хэрэглэсэн. Яагаад гэвэл 10-аас доош зүйлийн тоо хэмжээг "ji" гэсэн үгээр асуудаг. Харин асуух гэж байгаа зүйл чинь 10-аас дээш гарсан бол "дуошоо" гэсэн үгийг хэрэглэдэг байна. "ji" "дуошоо"
Одоо харин дараах зургийг хараад тохирох үгийг нөхөөрэй. 妈妈买了个苹果。她吃了个苹果。妈妈买了多少个苹果？ Ээж хэдэн алим авсан бэ? 她吃了几个苹果？ Тэр хэдэн алим идсэн бэ? Үзэгчдээ бид өнөөдөр HSK нэгдсэн уншлагын дасгалтай холбоотой давтлага хичээлээ үзэж дууслаа. Дараагийн хичээлээс уншлагын шалгалтын даалгаврыг хамтдаа хийцгэх болно. Та бүхэн үргэлжлүүлээд Пам багшийн заах Хятад тооны тухай хүлээн авч үзээрэй. 大家好，还记得我吗？我是你们的中国朋友史英。上节课我们学习了中国人怎么问好和告别。中国人见面的时候，常常说“你好”，和爸爸妈妈还有老师说“您好”。如果我们早上见面，我们可以说“早上好”。如果你想说 “bye bye”，我们可以说“再见”。昨天南丁老师给我买了很多苹果，今天我想和大家一起数一下，一共有几个苹果？1、2、3、4、5、6、7、8、9、10。好，现在我要把这些苹果分给我的朋友们。扎雅1个，巴图2个，诺明2个，图雅5个。现在你们猜一下，我还有几个苹果？我现在没有苹果了，袋子里有0个苹果。所以今天我们知道了汉语里的数字0、1、2、3、4、5、6、7、8、9和10。那你们来猜一下，这是几？11、23、45、68，这个是90。好，今天我们就到这里。最后给大家留一个作业，请用汉语说一下你的电话号码。再见。 Пам багштай баярлалаа. Та бүхэн түүний заасан хичээлээс Хятад тооны тухай эргэн сансан баха. Ингээд манай өнөөдрийн хичээл өгөр өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. 再见.